Сайн байцгаана үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ 7 хоногт болж өнгөрсөн олон улсын чухал үйл явдлуудыг та бүхэнд томилж өргөх болно. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн дэд албан тушаалтнуудад хандаж цөмийн зэвсгийн туршилтыг дахин эхлүүлэх санал боловсруулахыг үүрэг болголоо. За энэ нь өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан тушаалын хариуч гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй сэргээх үүрэг Пентагон буюу Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамд өгсөн. За иргэн сануулгад 10 дугаар сарын сүүлч үеэр бүгд найрамд Солонгос улсад бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпинтэй хийх уулзалтынхаа өмнөхөн Дональд Трамп өөрийн Truth Social гэх сүлжээндээ бусад улс орнууд цөмийн туршилтаа үргэлжлүүлж байгаа. Учираас энэ цаг үед Америкийн нэгдсэн улс ижил түвшинд хариу арга хэмжээ авах ёстой. Цөмийн зэвсгийн туршилтыг эхлүүлэх ажлыг нэн даруй эхлүүлнэ гэж хэлсэн юм. За мөн Оросын албаны улс болон бүгд найрамдах Хятад ард улсыг дурдж цөмийн цэнэгт хошуу зэвсгийн тоогоор Америкийн нэгдсэн улс 1-р, Оросын албаны улс 2-р, бүгд найрамдах Хятад ард улс 3-р жагсаж байгаа гэдгийг онцолсон юм. Тэгвэл 5 гарагт аюулгүй зөвлөлийн уулзалтаараа хэлсэн үгэндээ Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Америк нэгдсэн улс болон өөр альва цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээнд гарын үсэг зурсан улс хэрвээ үүнийг энэ үүргээ зөрчих юм бол Оросын албаны улс даруй арга хэмжээ авна гэж хэлснийг Кремлээс гаргасан хэвлэлийн мэдээнд бол бичсэн байгаа юм. За улмаар батлан хамгаалах яам, гадаад хэргийн яам болон бусад онцгой албаныхан хүчнийхэндээ холбогдох мэдээллүүдийг цуглуулж бэлтгэж аюулгүй зөвлөлөөр хянуулаад эхний байдлаар энэ саналыг боловсруулах үүрэг даалгаврыг бол Оросын албаны улсын ерөнхийлөгч өгчээ. За Зөвлөлт холбоот улс 1991 онд задран уснаас хойш Оросын албаны улс цөмийн зэвсгийн альва туршилтыг бол хийгээгүй. Гэхдээ сүүлийн 7 хоногуудад нэн ялангуяа Америк нэгдсэн улс болон Оросын албаны улсын тэргүүн нарын харилцаа эвгүүтэж эхлэхийн хэрээр цөмийн зэвсгийн туршилтын тухай иймэрхүү яриа ихсэн нь дэлхийн хуваагдлыг ахин бий болгож байна гэсэн болгоомжлолыг бол үүсгэж байгаа юм. За угтаа Орос Украины дайнд цэг тавих ийм зорилгоор Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Оросын албаны улсын ерөнхийлөгчтэй 10 дугаар сард Унгарын нийслэл Будапешт хотноо уулзахаар төлөвлөж байсан ч гинт болсон. Үүнийг Дональд Трамп Владимир Путинтэй хийх альва уулзалт үр дүнгээл өгөхгүй юм бол дэмий сайхан харилцан яриа хэрэггүй гэж бол тайлбарлсан. За үүгээр зогсохгүй Оросын албаны улсын хамгийн том 2 газрын тосны компанид багц 20 арга хэмжээ тавих гэж байгаа гэдгийг бол Америк нэгдсэн улс танилцуулсан. За үүнийхээ дараахан цөмийн зэвсгийн туршилтаас сэргээх тушаал өгсөн юм. За Путиний ийхүү өгч байгаа хариуч гэсэн таамаглаагүй зүйл бол биш байсан бөгөөд Оросын албаны улсын батлан хамгаалахын сайд Андрей Белоусов Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тушаалт тэргүүтээ нь Оросын албаны улсын зэрэг зэвсэгт хангалттай аюул занал хийсэн ийм үйлдэл мөн болохыг хүлээн зөвшөөрөөд Новая Земля дахь туршилтын талбайд цөмийн зэвсгийн туршилт хийж магадгүй талаараас хэлсэн байгаа. За харин энэ саналыг хизээ бэлэн болгох ёстой талаар тодорхой хугацааг Оросын албаны улсын ерөнхийлөгч өгөөгүй гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэллээ. За тооны хувьд ярих юм бол Оросын албаны улс болон Америк нэгдсэн улс нь дэлхийн хамгийн том цөмийн зэвсэгтэй 2 гүрэн. Тодорхойлох юм бол Оросын албаны улс одоогоор 5459 цөмийн цэнэгт хошуутай бөгөөд үүнээс 1600 идэвхтэй байлуулсан байна. Харин Америк нэгдсэн улс 5550 орчим цөмийн цэнэгт хошуутай бөгөөд тэдгээрийнх нь 3800 орчим идэвхтэй байгаа. За 1960-аад оны дунд үед буюу Хүйтэн дайны оргил үед Америк нэгдсэн улсын нөөцөд 31000 гаруй идэвхтэй болон идэвхгүй цөмийн цэнэгт хошуутай байсан гэх нөөцөд нь ийм байсан гэх тооцоолол байдаг. За Хятад улсын хувьд харин одоогоор энэ үзүүлэлтээрээ Хятад Орос болон Америкаас хол хоцорж байгаа ч гэсэн сүүлийн жилүүдэд цөмийн цэнэгт хошууны нөөцөө 600 орчим болгож хурдтайгаар нэмэгдүүлж 2023 оноос хойш жилд 100 орчим цөмийн цэнэгт хошуу нэмэж байгааг Стокгольмын олон улсын их тайвны судалгааны хүрээлэнгээс мэдээлсэн байна. За Хятад ойрын 5 жилдээ мөн гүйцэж ирэх магадлал маш өндөр байна гэдгийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч гэсэн өнгөрсөн 7 хоногт бол хэлсэн үгэндээ дурдсан байдаг. Дараагийн мэдээллийг хүргэе. За Америк нэгдсэн улсын Нью-Йорк мужи улс шин захирагчтай боллоо. Ингээд дэлхийн хотч гэж нэрлэгддэг тус хотын шин захирагч социал-демократ Зохран Мамданигийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэнд хүргье. За Зохран Мамданид анхны гэсэн олон тодтгол байгаа.
Тухайлах юм бол тэрээр 34 настай бөгөөд 1892 оноос хойших тус хотын хамгийн залуу захирагч болж байгаа юм. За түүнчлэн Нью-Йорк хотын анхны Африк гаралтай исламын шашинтай захирагч болж байгаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард өрсөлдөн гэдгээ мэдэгдэж байсан. Тэрээр анх сонгуульт ажлаа эхлэх үедээ санхүүгийн хувьд боломжгүй, хангалтгүй, намын дэмжлэггүй байсан гэд энэ сонгуульд бол ялах магадлал нь маш бага байсан нэг. Харин Мянмар гарагт болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр 50 зууны 35% санал авч ийхүү ялалт байгуулсан юм. За түүний өрсөлдөгчд болох бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Кёртис Лива 7.1% санал авсан бол Бидан нэр дэвшигч мөн Нью-Йорк мужийн захирагч асан Эндрю Куомо нар бол тус 41.6% саналыг бол авсан. За энэ удаагийн сонгуульд нийт 2 сая гаруй хүн саналаа өгсөн мөн сүүлийн 9 жилд байгаагүй өндөр ирж болсон гэдгийг бол дурдхан зүйтэй. Зохран Мамданы залуу хүн дээр нь улс төрийн харизм өндөртэй нэгэн гэдэг нь сонгуулийнх нь кампанит ажлын үеэс л мэдэгдэж эхэлсэн бөгөөд Америк нэгдсэн улсын улс төрийн шинэ гялалзах од гэж түүнийг тодтогч байгаа. За ийхүү сонгуулийн кампанит ажил эхлэх үеэс л дөнгөж танигдаж эхэлсэн Мамданы ялах магадлал маш бага байсан гэж шинжээчид үзэж байсан ч залуучуудад чиглэсэн кампанит ажил хийснээр эцсийн мөчөд эргэлт хийж чадсан гэж харагдаж байгаа. Тодруулах юм бол эдийн засгийн амлалтууд нь дэлхийн олон орны хүмүүс цугласан Нью-Йорк хотын иргэдийн анхаарлыг ихээхэн татаж цахим сүлжээнд тасралтгүй байршуулж байсан богино бичлэгүүд буюу рилүүд нь залуучуудын оноог бол авчээ. За товч намтрынхын тухайд тэрээр Угандад төрж өссөн бөгөөд гэр бүл нь энэтхгээс гаралтай. За тэдний гэр бүл түүнийг 7 настай байхад нь Өмнөд Африкаас Нью-Йорк хотод ирж суурьсан байгаа юм да. 5 настай байхад нь Угандагаас л Өмнөд Африкт ирсэн. За 2018 онд дөнгөж Америк иргэншилтэй болсон Мамданы 2020 онд Нью-Йорк мужи улсын ассамблеийн гишүүнээр сонгогдож улс төрийн карьераа 5 гаруй жилийн өмнө эхлүүлсэн. За улс төрийн цаашдынхын тухайд юун төрөнд тэрээр ардчилсан намынхаа үзэл санааны гол багнуудынх нь нэг болох олон ургалч үзэлтэй за өөрөө мөн цагаачдын төлөөлөл болсон нэгэн. За улс төрийн аливаа тэмцэр зөрчлөөс огт зайлс хийлгүйгээр буюу зоригтойгоор кампанит ажлаа явуулж ирсэн Зохран Мамданы хүүхдийн халамжийг нэмэгдүүлж нийтийн тээврийг өргөжүүлж чөлөө зах зээлийн системд төрийн оролцоог зохицуулах зэрэг зүүнний үзэл баримтлал бүхий амлалтуудаа өгсөн. За үүнийхээ тулд өндөр орлоготой хүмүүсээс авах татварыг нэмэгдүүлж эдгээр нийгмийн сая дурдсан халамжийн хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ гэж амлалтандаа дурдсан байна. За мөн Нью-Йорк хотыг цагаачд үүсгэсэн нийгмээс нийгэмд бол цагаачд Нью-Йорк хотыг үүсгэж бий болгосон. Тиймээс цагаачдын хот цаашид ч гэсэн хിവэр байх болно гэдгийг тэрээр ялсныхаа дараа онцгойлон хийсэн дэмжигчдээс нь алга ташилт бол ихээр авчээвэ. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд харин Мамданыгийн ялалт таалагдахгүй гэдэг нь бол ойлгомжтой. За тэрээр сонгуул болохоос хэдхэн хоногийн өмнө коммунист гэж тодтоод Мамданы хэрвээ сонгуульд ялах юм бол Нью-Йорк хотод холбооны засгийн газраас олгодог санхүүжилтийг нь зогсооно гэж сүрдүүлж амжсан. Трамп ч гэлтгүү ардчилсан намын төвийн үзэлтэй зарим нэг хэсэг ч гэсэн Мамданыг дэмжих хэсэг ч мөн эргэлзээтэй байгаа. За Нью-Йорк бол 116 тэрбум Америк долларын төсөвтэй Америк нэгдсэн улсын хамгийн том хот. Тиймээс Трамптай хэрхэн зохицож ойлголцохоос түүний мөрийн хөтөлбөр хэрэгжих хэсэг нь хамааралтай болох гэдэг наач гэж хэлж болох юм аа. За Мамданы мөн Газын зурагсдах дайнд Израилийг буруу шааж байгаа гэдгийг бол хүчтэй нээлттэй илэрхийлж байгаа нэгэн бөгөөд Нью-Йорк хотод хэрвээ Израиль ерөнхий сайд Беньямин Нетаньяху хөл тавих юм бол даруй баривчлаа гэдгийг сануулад амжлаа. Түүний эхнэрийнх нь хувьд харин сэр гаралтай зураач бөгөөд 28 настай зээ үеийн төлөөлөл гэдгийг олон улсын хэвлэлд нь онцолж байна. За ингээд үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд Зохран Мамданыгийн ялалтын үдшийг зургаар үзүүлье.
удаагийн мэдээллийг хүргэе. Мянмар гарагт Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум гадаа олон нийтийн дунд ажиллаа хийгээд явж байх үед нэгэн ир түүнийг тэрвэрч бидэнд халтсан хэрэг болсон. За тэгвэл тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч өөрт нь халтсан ирийг шүүхэд заавал өгч ялт тулгах болно гэдгийг мэдгдлээ. За хэргийн тухайд түүнийг буюу ерөнхийлөгчийг явж байхад гинэд араас нь эрэгтэй хүн гарч иж тэрвэн хүзүүн дээр нь үсэх гэж оролцсон ийм үйл явдал болсон. За тэр даруй түүнийг хамгаалахаар албаны хүн орж ирж салгасан ч гэсэн эмэгтэй ерөнхийлөгч жичирч сандарч байсан гэдгийг цахим сүлжээнд бол олон нийтийн цацсан бичлэгээс харагдаж байгаа юм. Клаудиа Шейнбаум тухайн үед Мексикийн үндэсний ордны дэргэд дэмжигч нартайгаа уулзаж байсан юм. Энэ нэргийн талаар Шейнбаум лав гарагт хэлсэн үгэндээ за хэрвээ би шүүхэд энэ хүнийг өгөхгүй юм бол өөр энгийн нэгэн Мексик эмэгтэйд юу тохиолдож болох вэ? Гудамжинд ерөнхийлөгчтэй ингэж хандаж халдаж байгаа юм бол өөр эмэгтэйчүүдтэй яаж харьцдаг гэсэн үг вэ гэж хэлсэн байгаа юм. Түүнчлэн эмэгтэй хүн гэдэг утгаараа энэ халдлагыг явж зүгээр өнгөрөөхгүй хэмээгээд өөрт нь ийм өмнө нь буюу сурагч байхад нь тохиолдож байсан талаараа хуваалцсан байгаа юм. За халдлага үйлдэлгчийг баривчилсан бөгөөд өмнө нь төстэй хэрэг үйлдэж байсан нэг ажээ. Эмэгтэйчүүдийн эрхийн бүлэг болон феминист бүлгүүд энэ асуудал бол Мексикийн нийгэмд бий болоод удаж байгаа хэвийн зүйл мэт болсон гэдгийг буруутгаж Мексик эрэгтэй хүн эмэгтэй хүнд яаж ч халдаж болдог. За тэр нь ерөнхийлөгч байсан ч хамаагүй гэх юм сэтгэлгээ суучсан байдгаа гэж буруутгаж байгаа юм. За эмэгтэй хүмүүсийг онилсан аллахын гэмт хэрэг нь өөрөө Мексикийн нийгэмд маш их тохиолддог ийм гэмт хэрэг бөгөөд нийт ийм төрлийн гэмт хэргийн 98% нь шийтгэл авалгүй үлддэг байна. За угтаа анх сонгуул нэр дэвшигтэй нийгмийнхаа хүчирхийллийн шинжтэй ийм гэмт хэрэгүүдийн эсрэг тэмцэнэ гэж Клаудиа Шейнбаум амлаж байсан ч гэсэн жил хагасын хугацаа өнгөрөхөд тодорхой ахиц дэвшил гараагүй байгаа юм. Энэ асуудал нь улс төрчдийн аюулгүй байдал хамгаалтын асуудлыг бас хөндөж байгаа. Гэсэн ч өмнөх ерөнхийлөгч Обрадорын дэмжигчдтэйгээ биечлэн уулздаг байсан энэ арга барилыг үргэлжлүүлнэ гэдгийг ол Шейнбаум хэлсэн. За Клаудиа Шейнбаумыг нэр дэвших үеэс л Обрадорын үзэл санаа зарчмыг үргэлжлүүлэн баримтлана гэж улс төр шинжээчд үзэж байсан. Мексик нь ерөнхийлөгчийн эрх мэдэл давмгайлах бүгд найрамдах засагтай төлөөлөл ардчилсан ийм улс төрийн дэглэмтэй болсон. За эмэгтэй хүн ерөнхийлөгч болсон учраас Мексикт гэмт хэрэг хүчирхийллийн гарах тоо буурна гэж ажиглагчид бол харж байсан. Гэхдээ Клаудиа Шейнбаум нь Мексикийн түүхэнд хамгийн хүнд хэцүү цаг үеийн нэгт энэ албан тушаалд очсон гэдгийг бол хэвлэлдэд бичиж байгаа. Тухайлх юм бол сүүлийн жилүүдэд Мексикт бусдын гарт амиа алдсан хүмүүсийн тоо түүхэндээ хэмжээндээ хүрсэн. За Обрадорын засаглалын үед буюу 2018-аас 2023 оны 12 дугаар сар хүртэл нийт 166,193 хүн бусдын гарт амнасаа алдсан. За ийм харамсалтай тоо баримт бий. Хэдий Обрадорын үед Мексикийн түүхэнд байгаагүй айран болон цэргүүд улс даяар байршсан байсан ч гэсэн гэмт хэргийн эсрэг хүчин чармайлтад төдийлөн үр дүн гараагүй гэж харж болохоор байгаа юм. Эсрэгээрээ гэмт хэргийн бүлэглэлүүд хүчний байгууллагуудтайгаа хамтарч байна гэх ийм судалгааны үр дүн хүртэл саяхан гарсан байдаг. За эмэгтэй хүмүүсийн эсрэг үлдэгдэж байгаа гэмт хэрэг Мексикт хамгийн их болдог гэмт хэргүүдийн нэг хэвээр байсаар байгаа. Тиймээс хичнээн Клаудиа Шейнбаум эмэгтэй ерөнхийлөгч тус улсад гарлаач гэсэн үүнтэй тийм амархан тэмцэж үр дүн бас амархан гарах боломжгүй гэдгийг бол шинжээчид хэлж байгаамаа. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд дэлхийн эргэн тойронд болж байгаа бусад үйл явдлуудыг товчоор хүргэе. Газын зөрчилдөгтөнд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зурчлалаар галз зогсоогоод 2-7 хоног өнгөрч байгаа ч бодит нөхцөл байдал дээр хэрэгжиж байгаа хэсэг нь тодорхойгүй байна. Галз зогсоох тохиролцооны хүрээнд Хамас бүлэглэл Израильд барьцаанд байгаа 20 хүн болон нас орсон 28 хүний цогцсыг хүлээл өгөх ёстой байсан. Израилийн талаас Хамас бүлэглэлийг энэ үйл явцыг албаар хойшлуулсан гэж буруутгаад байгаа. Тэгвэл дахин нэг хүний цогцсыг Израилийн талд Хамас бүлэглэл шилжүүлэн өгсөн байна. Гэсэн хэдий ч галз зогсоох хэлэлцээрийн дараагийн шат болох Израилийн армийг Газаас гаргах харин Хамасын зэвсгийг хураах зэргийг хэрэгжүүлэхэд төвөгтэй хэвээр байна. Их Британий алдарт хөл бөмбөгийн тамирчин Дэвид Бекхэмийг спорт ба буйны үндэсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Мянмар гарагт 3 дугаар Чарлз хаан Хүлэг Баатар цол хүртээлээ. Дэвид Бекхэм нь өдгөө 50 настай. За тэрээр 20 гаруй жилийн өмнө хөл бөмбөгт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн хааны одон өнгөрцөн байдаг. Дэвид Бекхэмийн гэр бүл нь хааны гэр бүлийг шүтэж тэдний тухай бишрлээ нээлттэй илэрхийлдэг.
За энэхүү хүндэт цолоо авах гэж ирэхдээ тэрээр өөрийн эхнэр Spice Girls хамтлагийн дуучин Victoria Beckham-ийн брендийн хослолоор ганган иржээ. OpenAI компани ChatGPT-ийн одооноос эхлэн эрүүл мэнд болон санхүүгийн зөвлөгөө өгөхгүй гэдгийг хэллээ. Тус компанийн зүгээс ChatGPT чатботыг аюулгүй хариуцлагатай ашиглах, за мөн хэрэглээг нь хянах нөхцөлийг бүрдүүлэхээр зорж байна хэмээн мэдэгдэлтэд дурдсан юм. Түүнчлэн шинэ журамд нь хувийн мэдээллийг хамгаалах зохицуултыг бас тусгасан байна. За ингэснээр альва хувь хүн гэмт хэрэг үйлдэх эрсдлийг нь үнэлэх, урьдчилан таамаглахыг зөвшөөрөхгүй болгожээ. Бүгд найрамдах Солонгос улсын тэргуун хадагтай асан Ким Кён Хи эв нэгдлийн сүмийн тэргүүнээс Chanel брендийн 2 цүнх авснаа хүлээн зөвшөөрлөө. За гэхдээ тус сүмд тусламж үзүүлсний хариуд цүнх авсан буюу авилга авсан гэж буруутгагдаж байгаагаа үгүйсгэсэн байна. Тодруулах юм бол тэргуун хадагтай асны өмгөөлөгчид тэргуун хадагтай Ким Кён Хи эв нэгдлийн сүмтэй ямар ч хувилдаан зохион байгуулаагүй, за мөн үнэтэй хүзүүний зүйлт авсан гэх яриа нь худал мэдээлэл гэж мэдэгджээ. Netflix-ийн Physical Asia шоу үзэлтээрээ 9 улсад тэргүүлж байна. Тухайлбал 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар TV шоу гэсэн ангилалд тус шоу Бахрейн, Индонез, Таиланд, Бүгд найрамдах Солонгос улс, Турк, Арабын нэгдсэн Эмират, Катар, Хонконг, Филиппин зэрэг улсуудад үзэлтээрээ тэргүүлжээ. За нийт 12 ангитай энэ цовруулын эхний 6 анги нь одоогоор цацагдаад байна. За Physical Asia шоунд Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Япон, Австрали, Турк, Индонез, Таиланд, Филиппин зэрэг 8 Аз намхан талын бүсийн шилдэг тамирчид оролцож байгаа лээ. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний тойм хөтөлбөр хүрлээ. Дараагийн 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.